Эрхэм сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7 даваас баасан гарагийн 22 цаг 10 минутаас хүргэдэг томчуудын шууд нэвтрүүлгийн зочинтой дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 3 сарын 12-ны 5 гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах зочноор төвшин эмч маань төвшин жаргал эмч маань ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Медиапол эмнэлэг, Туркийн тэргүүл их сургуулийн зохицолбор эмнэлэг, мөн Азийн 25 урамшуулал Mobicom хамтран ажиллаж байна. За ингээд танд орой мэндийг хүргье. Орой мэнд хүргье. Орой мэнд хүргье. За ямар учиртай хүн яагаад ирээ суудсан байгаа вэ гэдгийг бас танилцуулах хэрэгтэй байх тийм ээ. Манай байгууллагата одоо хамтран ажилладаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрөөсөн АА нийгэмлэг гэдээ яриад л байдаг. Гэтэл энэ байгууллага ямар учиртай байгууллагын тэ хизээ байгуулагдсан, ер нь юу хийдгийм бэ гэдэг талаар ойлголт ер нь том байгаад байгаа, бага байгаад байгаа учраас өнөөдөр таныг одоо урьж ирээд оролцуулж байна. Тэгээ тийм учраас та тийм ээ энэ байгууллагын талаар, нийгэмлэгийн талаар мэдээллийн бас эхлээд нь хүргэх үү тийм ээ энэ байгууллагын талаар. За урьж оролцуулсанд баярлалаа. За тэгээд энэ мэдээллийг өнөөдөр би бол уг нь эмч мэрэгчлээ хүн. За яг энэ донтолтын чиглэлээр ажилладаг. За өнөөдрийн гол сэдэв маань одоо аагийн талаар гэдэг. Би энэ төлөөлөл олж ирсэндээ өнөөдөр баяртай байна. За тэгээд нэр хаяг одоо өөрийнхөө нөхцөл байдлаа ингээд нууцлсан байдлаар тий. Ер нь бол яг архины асуудалтай ингээд даван туулагч нарын уулзалт гэж нэрлэж болохоор ерөнхийдөө AA буюу Alcoholics Anonymous гэдэг үндсэн олон улсын хэмжээнд ингэж нэрлэдэг. За олон улсын хэмжээнд AA гэдэг бүгдээрээ тий одоо манайхаар бол А гэд нэрлээд явцдаг. Ийм байгууллага одоо яг бие даасан одоо шашны улс төрд ямар ч холбоогүй одоо сайн дурын ийм байгууллага одоо 80-90 жилийн өмнө өссөн анх Америкт өссөн. За тэгээд Монголд бол одоо 25-26 жилийн өмнө ингээд эмч нарын оролцоотой бас бие даасан байдлаар ингээд өсөж байгуулагдаад за одоо нэлээд хүрээний өндөр тэлж байгаа ийм газар байгууллага гэсэн. За яг ер нь бол улсын бүртгүүлсэн төрийн бас байгууллага. Гэхдээ ингээд сайн дурын те одоо ямар нэг шашинтай хамтардаггүй, улс төртэй холбогддоггүй, хин нэгнээс юм хандив тусламж авдаг нь шүү дээ. Тий. Тэгээ ашигын бус тэгсэн мөртлөө хандив тусламж авдаггүй одоо тийм байгууллага гэсэн үг те сайн дурын. За ерөнхийдөө даван туулагчдын уулзалт маягаар ингэж явдаг. Одоо Улаанбаатар жишээлбэл 40 гаруй тийм уулзалт байдаг. Тэгээ ямар нэг харьяалал юусэн хамаарахгүй одоо Баянголынх бол Баянголдоо очих ёстой ч гэдэг юм уу тийм юусэн байхгүй тий. Таны хэн бэ? Хаана амьдардаг вэ? Юу хийдэг вэ? Юусэн хамаагүй ийм байдаг. За Монголд тэр АА гэд нэрлээд явцдаг. За Японд ч тэр Австралич жишээлбэл гээ тий Америкч гэсэн явчин. Тэрийг Монголд болохоор илүү наалдцтай болох гээд АА гэд явцдаг хүмүүс. За тэгээд энийгээ товчлол нь болохоор яг архичид аминчлах уу гэдэг. Архичид аминчлах уу. Тий. Яг хүмүүс ингээд буруу зүрөө ярьдаг л да ингээд харахаг архичид. Харин гэхээр юу гэсэн үг вэ гэх тий. За тэрэнд яг тэрүүхэн эндээ тий хэдүүлэх нэ асуудлаа ярилцсан, нууцаа ярилцсан гэсэн үг. Тэгээ аминжилж ярилцчаад за энэ өрөө тэр газараасаа гадагшаа гаргаж ярихгүй нууцаад байгаа. Тэнд нууц тэндэл үлдэнэ. Тийм учраас ингээд аминчлаад ярилцж байгаа шүү гэсэн утгатай. За нэр хаягаа нууцсан архины асуудалтай хүмүүсийн уулзалт гэж улсын хэмжээнд нэрлэгддэг. Тэгэхээр одоо Монгол улсад орж ирээд болсон ойд жилиг үтсэн байгаа юм байна шүү дээ. Гэтэл энэ талаар би бол одоо танай байгууллагатай хамтран ажилладаг болоод мэдэж байна. Огт мэддгүйс ийм байгууллага байдаг тийм ээ. Архины хамааралтай хүмүүс одоо тэндээс эдгэрх гээд бас тэмцэж байгаа тийм хүмүүс тусалдаг ийм байгууллага байдгаа гэдгийг огт мэддгүй л байлаа л да. Тэгэнгүүт за танай байгууллагаас иж даван туулагчдын одоо цагтлууд маш их ирж байгаа. Үнэхээр гой цагтлууд ирдэг. Тэр цагтлуудыг уншиж хүргэснээс хойш хүмүүс хүрж байгаа юм байна тийм ээ. За танай байгууллага утасны дугаарыг өгөөч. Яаж холбогдох юм бэ те гэдэг асуултууд агиух ирдэг. Тэгэл би өөрөө мэрэгжлийн хүн биш учраас тэндээ хариулж мэдэхгүй. Тэгээ танаа байгууллагын талаар хэлэх гэхээр би хэлэх хэрэг байхгүй. Тийм учраас хэлэх ярих эрхтэй хүнийг нөрж орж ирэлээд юу ч гэсэн энэ байгууллагын талаар мэдээлэл хүргье. Тийм ээ? Хинт хэрэгтэй юм бэ? Хинт тусалдаг байгууллага юм бэ гэдгийг хөр хүүднээс энэ сууж байгаа. За баярлалаа. За тэгээд ийм боломж олгож байгаа танай FM радиогийнхэнд бас их талархал илэрхийлье. Тэгээд яг энэ бол архины асуудлаа шийдвэрлэе тий энэс татгалзъя гэж ер нь болчих доо гэж юм бодолтой байгаа бүх хүмүүс зориулагдсан тий хин ч очиж болно. Тэрний хүний ажилдаа юу ажилгүй юу боловсрал мэрэгжил одоо тэр ухамсар эдгээр юусоо хамаарлахгүйгээр тий өөрөө л чин хүслээр очих тийм газар. Тэгэхээр одоо хин ч очиж болно.
гол нь арх уугаагүй л очих хэрэгтэй гэсэн үг. Эрүүл очих хэрэгтэй. Эрүүл очих хэрэгтэй. Ааха. Тэгэхээр одоо нэг талдаа юу гэдгийг тийм ээ нэг арх уудаг хүний ард хичнээн мянган хүн тийм ээ одоо жишээ нь андаа гэж бодоход гэр бүлийн хэдэн хүн хохирд тийм ээ тэрний ард хамаатан заднаас төхөд ажлын хамт олон гэл маш олон хүмүүс хохирж идэг. Гэтэл тэр хүмүүс өөрөө одоо хүсэг байхны үед юм уу альптан гэдэг юм уу те. За манай хүүд гэдэг юм уу манай эхнэр гэдэг юм манай нөхөр ингэж байна гэд ингээд хүчээр аваачих тохиолдлоос байдаггүй. За яг хоо энэ хүмүүс андуураад байдгийг. Одоо юу гэдэг юм те нэг арх уудаг гэд ингээд за эсвэл цагдаагаар дамжаад ч гэдэм те хорооны цагдаагаар дамжуулаад одоо тэнд аваач ч гэдэм юм. За тэгэхээр яг хоо бүр хоригдсан юм бол байхгүй. Гэтэ яг хоо тухайн хүн өөрөө очивол илүү үр дүнтэй. Тэ ингээд өөрөө сонирхоод өөрөө хүсэл биш штэ би болчмоор байна гэдэг те. Тий. Яг хоо мэдээж заримдаа одоо тэр хүн чинь бас ингээд ууртай байна те. Бас гимшил харамсал байна. Тэгээ бас нэг юм доошоо орцсон юм шиг мэдрэмж авахгүй баймар штэ тий. Хин нэг нэр ингээд чичлүүлээд ад шоо үзэгдээд тэгэхээр тэр тохиолдолд эсэргүүцэх хандлага бас байна. Гэхдээ тэр цаанаа дургу байгаа да биш. Тэр наанаа илэрлэн тийм байх магадaltaй. Хин нэг ингэ чирээд явъя гэхээр ч хүн ер нь бол дургуусах хандлагатай байна шүү дээ. Тэгэхээр яг уг нь бол ар гэрийнхэн эхлээд энэ мэдээллийг хаанаас аваад хаашаа авчих вэ гэдэг дээр одоо тэнд тэ одоо явдаг ч хүнээс юм уу ингэ мэдээлэл авч агаад ингэ тохироод ангиул дээр юм уу гэж зөвлөлдөж байгаад очивол бас зүгээр. Бүр болохгүй бол мэрэгжлийн хүмүүс те одоо эмч нар юм уу сэтгэл зүйч нартай уулзуулаад тэгээд одоо яг аараа чөглөлвөл бас мэрэгжлийн хүнээс сонссон юм да маш сэтгэл үнэмшил арай илүү идэг штэ. Тэгэж очиж бас болно. Ер нь бол гарц гаргалгааг янз бүрээр байж болно. Гол нь л нөгөө хүн маань тэнд уулзалтанд очиод байвал тий тодорхой хэмжээний баг багаар ч гэсэн өдрөөр өөрчлөгдөд байдаг. Ийм боломж байгаа шүү л гэдэг аахгүй. Ямар ч одоо тэр одоо энэ Аа гэдэг байгаа байгууллага маань энэ уулзалт маань хин нэг шууд өөрчилдөг газар биш. Тийм эмчилгээ хийдэг газар биш. Хүмүүс очихдээ тэнд эмч байдаг юм уу сэтгэл зүйч байдаг юм болов уу ингээ андуурах гэдэг. Тэр тийм бол байхгүй. Мэргэжлийн ямар нэг үйлчлэгээ явуулдаггүй. Эмчилгээ хийдэггүй тий. Зүгээр тухайн хүнийг ойлгох сонсох тийм одоо ижил төстэй асуудалтай тий энийг даван туулж үзсэн одоо зовлонгийн адилхан ойлгох тий ижил зовлонтой тийм хүмүүс тэнд байгаа гэсэн. Тэгэхээр яг эхний ирж анх ирж байгаа хүмүүсийн хувьд мэдээж маш их ингээд ачууртай ч юм уу айцтай ч юм уу тий айгу болгоомжилт очдөг. Тэрхэд яах бол гэсэн тий одоо төгшүүртэй. Тэгээд тэрвээ тэр хаалгаа татаад орж чадах юм бол тэнд маш найрсаг орчин байдаг гэсэн. Ер нь бол яг мэдээж зориг шаардах юм. Тэр нэг хаалгыг онгойлгох. Хэд очичоод хаалга онгойлгож чадахгүй буцсан хүмүүс нэлээд байдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр санаа зовоод айгаад тийм юу гэж хэлэх юм бэлээ. Би эсвэл одоо тэндээс энэ арчтын уулзалт уу гэж хэлэлтэй юм биш. Одоо яг аргаа болдог гэсэн үг тийм нэг талаар. Эсвэл тэнд чинь бас нэг юм эго биш шүү дээ. Би одоо арайч тийм төвшөнд очиагүй. Арайч юм болоогүй гэж бодоод тийм нэг арай доошлохоор л чинь ч гэдэг юм уу. Эсвэл одоо зарим нь шал буруу ойлголттой байдаг. Яг архичд л байгаа. Тэгэхээр одоо яг уудаг одоо энэ өвгөнтийнхэн ч гэдэг юм гудамжинд гарцсан архичд очдог газар хэр ч нэг юм орчин нь ч би тийм биш байгаа дээ шүү дээ тий. Би яри тийм биш. Тэр тий ингээ нэг юм ялгаа гаргах гад тий ингээ буруу ойлголттой. Яг нь зарим одоо анхны аагийн үүсэлтэй холбоотойгоор бол анх тиймэрхүү тохиолдлууд байсан тий одоо гудамжинд байж байгаа тархинаас гарсан ч гэдэг юм уу тийм нөхцөлийг даван туулж агаад ийм орчинд тосон. Тэгэхээр тэрийг ингээд бүр 20 жилийн өмнөхийг яг одоотой харьцуулахад шал өөр болсон байна шүү дээ. Очиж исэн хүнийхэн төвшин ч гэсэн. Тэгэхээр тэр нэг урдчилсан бодол юм уу? Бусдад тархацсан нэг юм төгөөмөл ойлголт болсон. Тий одоо архичдл гэхээр нэг тийм хүмүүс гэдэг. Гэтэл бүх шатанда одоо ямар ч төрлөөр байж болох нь шүү дээ. Харин яг нэг юм ойлголт байдаг тийм ээ. Архичин гэж ямар хүн хэлэх юм бэ? Тэгэхээр одоо юу гэдэг нь те нэг автобусны бодол дээр тасраад унтсан байгаа нэг ах ч юм уу те тэнд нэг ингээд лашил лаа цуглуулад явж байгаа нэг ах ч ч юм уу тэр л архичаа. Тэрнээс биш би нэг 7 хоногийн 3 өдөр нэг уучж байгаамаа. За энэ бол би юу яриад байгаа юм бэ? Би ажил төрөлтэй те стрессээ тайлах гал би одоо явж штэ би бол архичин биш ээ гэдэг юм ойлголт байгаа гэдэг те. Дахиад нэг юм ойлголт байдаг. Уунаа гэтээ мөрөөрөө гэж яригддаг те. Гэр мэрт яах ч шүү дээ уудгийн. Гим нь уугаал байна. Гэтээ яах ч удаа гэсэн согтуу тавихгүй их мөрөөрөө гэж ингэж их яригдана.
Тэгэхээр яг хөө тэгэл янз бүр байх нь шүү дээ. Энэ бол тий. Тэгэхээр за жишээлбэл одоо архин донтог өвчнийхээ хувьд бол ингээд 5 шаттай. За өвчин чинь. Тэгтэл уг нь чи өвчин бахна шүү дээ. Одоо ад шоо үзээд юм уу одоо нэг арчаагүй энэ гэж ойлгоод ах юм байхгүй. Адилхан л одоо ханиад том уу одоо та тусдагтай л адилхан өвчин. Тий. Одоо ингээд янз бүрийн төвшөндөл очсон. Зүгээр нийгмээс үзэж байгаа нөгөө ад шоо үзэх хандлага нь айгүй их учраас бас айгүй төвхтэй болчиход байгаа шүү дээ. За тэгээд тэр хүний одоо ямар ч бай тэр нь бол нэг чухал байдаггүй. Энэ одоо уулзалтанд байгаа хүмүүсийн хувьд тий. Хинч бай тэр хүн архинаас гарах боломжтой. Өөрөө л хүсэх хэрэгтэй. Гол нь өөрөө. Тий. Тэгээ өөрөө тэрэнд оролцоолоход одоо өөр нэг шаардаад байгаа юм байхгүй. Тий одоо энийг хий одоо ийм даалгавар хий ч гэдэг юм одоо тийм юм байхгүй байна шүү дээ. Одоо эсвэл чи маргаашааг архин уухгүй ирэх ёстой шүү гэдэг юм уу бүр тийм юм. Хүчлээд энэ төр болохгүй. Өөрөө хүсвэлээр скул ирэхгүй жолно энэ чөлөөтэй. Тэгэхээр чи хүн өөрт нь таалагдвал ирээл ахна шүү дээ. Тэгэхээр эхлээд яг анх очиж байгаа хүмүүсийн хувьд нэг юм ажиглалаад тий гаднаас нь дүгнэх гэдэг. За энэ хүмүүс нэг иймэрхүү юм байна. За ажилласаа тараад ирсэн хүмүүс тий шанаатаа уцтай байвал. За энэ нэг бүтэхгүй хүмүүс байна ч гэдэг юм уу тий гаднаас нь үнэлэх гээд дүгнэх гээд идэг хандлага манайхны нийтлэг гэдэг. За эсвэл яадгийн одоо би хүмүүсийн дунд ингээ байхдаа дургу айдагч гэдэг юм уу тий эсвэл одоо тэнд одоо надтай л ингээд найрсаг байхгүй харилцаа хүмүүс эхлэхгүй бол би одоо юу ч дурахгүй гэдэг тий ажиглаж байгаа. За нэг иймэрхүү гаднаас нь дүгнэх гэдэг. Гэтэл ер нь юмд оролцож иж тий одоо ингээд тэгж найз болж иж гэдэг юм уу хүнийг таних штэ тий тэгэхгүй бол зарим нь ингээ ярьж байгаа нь ярианд таалагдахгүй гэж болно. Эсвэл одоо тэр орчноо за жишээлбэл одоо би нэг давхар гэл бичсэн байгаа хаягн дээр тэнгүүд одоо бодоол аим шиг юм байгаа гэж ойлгох гээд байдаг. Тэгээ бодоол үзийг хорл тий. Шал өөр тий одоо очиж үзчихэж мэдхэнэ шүү дээ тэрээс таараа. Нүдэрээ харж иж тий. Нэг удаач болох нэг зориод очоод харин цаашдаа дахин очих уугүй гэдэг тэр хүний сонголт. Болчихж байгаа тийм ээ. За баярлалаа. Би хамтраалагчаа танилцуулаад хоёлоо урагшлуулъя. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Медиапол эмнэлэг Туркийн тэргүүл их сургуулийн зохицлбор эмнэлгийг танилцуулъя. Медиапол эмнэлэг нь Турк улсын Стамбул хотод байрладаг хамгийн том хүчин чадалтай их сургуулийн зохицлбор эмнэлэг гэж авдаг. ЖЦА олон улсын эрүүл мэндийн магадлал итгэмжлэгдсэн Туркийн эрүүл мэндийн сайдын эмнэлэг байна. За Медиапол эмнэлэг Монгол дахь төлөөлөгчийн газар нь Улаанбаатар их төвлөрийн баруун талд төв замд дагуу байрлаж байгаа. За голомтын бизнес төвийн замын эсрэг талд гэдээ ойлгочвол зүгээр юм билээ. За тэгэхээр зочид ирсэн тохиолдолд ашиглах боломжтой машины зогсоол бол хангалттай. Тэгэхээр энэ төлөөлөгчийн газар нь Монгол дэмжлэгдэх боломжгүй өвчтэй, оншин тодорхойгүй эсвэл гадаадад дэмжлэхийг хүсэж байгаа хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой сонголт болж байгаамаа. За яагаад гэвэл үн төлбөргүй тээврийн үйлчлэгээ танилцуулна. Стамбулын онгоцны буудлаас тосох, эмнэлэг болон байрлах газарт нь хүргэх, буцах, үдэх үйлчлэгээ хийн, замун байрлах газар буюу чочод буудал захиалах, түрээслэх, байр олоход тань дэмжлэг үзүүлэх нь онгоцны билет визний үйлчлэгээ хийдэг байх нь мөн Turkish Airlines-тай хамтран ажиллаж байгаа учраас удахгүй нислэгийн хөнгөлтэй билетийг захиалах боломжтой болж байгаа юм байна. За 30 хоногоос дээш хугацаагаар эмчилгээ хийх бол эмнэлгээс урилга гаргаад визийг ажлын 2-3 хоногт гаргуулах бүрэн боломжтой байдаг байна. За давуу тал нь гэвэл зөв онош тохирсон эмчилгээг танд хийгээд ингээ өгнө. За бүх төрлийн эмчилгээ мэрэгсэн эмч нар байдаг буюу Америк нэгдсэн улс, Европ, Туркт мэрэгсэн олон улсын туршлагатай, нэр хүндтэй, салбартаа тэргүүлэгч эмч нар таны оршин тулгуурлан хамгийн үр дүнтэй шалгарсан эмчилгээг үзүүлнэ. Онцлогоо эмчилгээний зөвлөгөө өнгө байдаг. Тэгэхээр Монгол дахь төлөөлөгчийн газарт нь шинжилгээний материалаа тааваж өгөөд мэрэгжлийн эмч нар таны оншийг хянаж үзээд шаардлагатай нэмэлт шинжилгээ, эмчилгээний арга зам, зардлын мэдээлэл болон эмчилгээнд зарцуулагдах хугацааны талаар мэдээлэл хурдан хугацаанд өгдөг байна. За мөн эмнэлэгт таны бүх үе шатнд Монгол орчуулагч шуурхаа үйлчлээд өгч нь за мэрэгжлийн эмчтэй онлайнаар уулзалт хийж хүссэн асуултанд хариулт авах боломжтой байна. Эмчилгээнд хамрагдсны дараа шаардлагатай хяналтын төлөөлөгчийн газраар нь дамжуулаад материалаа илгээж эмчийн зөвлөгөө авах боломжтой байна. Холбогдох утасны дугаар нь 99 19-6 99 52 33 21 гэсэн дугаараар байна. Сошиал хаяг нь Medipol SGMN гэдэг хаягаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Medipol эмнэлэг Туркийн тэргүүлэх их сургуулийн зохицлбор эмнэлэг байлаа. За хамтдаа сонсогчдоо баярлалаа. Өнөөдөр бид бүхэн хамтдаа АА-гийн талаар ярилцж байна тийм ээ. Эндээсээ цаашдаа олон хүнд хүрээсээ тийм ээ олон хүнд одоо түрүүн хойлоо ярилцж байлаа. Нэг айлаас нэг л хүн ингээд тийм ээ. Энэ өвчин гэж яриад байгаа тийм ээ. Энэ өвчнөд байхад цаашдаа эдийн засаг, сэтгэл зүй тийм ээ маш олон асуудал ингээд үүсгэж яваад байдаг. Тэгэхээр одоо ирсэн цагтлуудаас би танд уншиж хүргэмээр байна. Тэгэхээр манайхнууд ямар асуудал тулгараад байгаа юм бэ гэдэг нэг цагтлыг би танд уншиж хүргээд хий. Таан дээр бас нэг задаргаа хийгээрэй. Сайн байна уу? Шуудан минь сонсож байгаа сонсогчдоо бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. Би одоо 33 настай, арх нээх их хэрэгэлдэггүй. Гэхдээ уухаараа тасарчаад байдаг. Тасархаараа ухаанаа бүр мөсөн алдаад юу хийсний огт сандаггүй. Уг нь
уух дуртай биш ч гэсэн дотроо зовлон их тийгээд ирэхээр уучдаг сул талтай. Энийг мэдээд уухгүй юм шүү гэж боддог ч гэсэн чадахгүй уучсан байдаг. Уусан үедээ хажууд байгаа хүнээ хэл хэлэхгүйгээр хэлж түүнийгээ шархлуулад сүүлдээ салсан нөхөртэй нэрж димийл тэр хүний баг тавыг нь хангачлаа. Уг нь түүнийгээ жаргалтай байлгах гэж хичээдэгч энэ үйлдэл маань энэ бүхнийг нураадаг. Одоо тэр мань намайг хизээж уучлах юм шиг байна. Би хийсэн хэрэгтэй гимшиж шүнж нойргүй хоолжгүй хэцүү байна. Тэрэнд минь бүрч хэцүү байгаа хаа. Яа харгаа өндөө олохгүй үнэхээр цөхөрч байна. Миний амьдралд зориггүй мэд маш үнэгүй санагдаж байна. Би яах ёстой вэ гэсэн цаг хайрсан байна. Тэгэхээр энэ дээр бичиж чинь тийм ээ. Би нэг тийм дуртай уудаггүй. Хэцүү болохоор угаад. Тэгэхээр бүр ингээ ухаан мэдрэлгүй тасарч чадах. Тэгээ юу хийсэн санахгүй. За тэгээ яг энэ угаасаа л яг архин донд хүчний нийтлэг шинж. Тийм ер нь бол ийм одоо юу гэдэг юм би одоо нэг 100 угаад бэлчин гэж уг нь бол өөрөө бодож байгаа боловч тэрнээсээ дандаа давуулж буюу хяналтаа алдаж удаг юм болчиход байгаа. Тэгтэл тэр нь биед маань нөлөөлөд одоо уг нь бол би ухаан санаагаа алдахгүй байх хэвээр. Тэгтэл нэг мэдээ тэр миний санаа одоо ухамсараас ангид болоод тийм ингээд тасарсан. Тэгээ их хүсэг үйлдэлүүдийг хийсэн. Яг ингээ буруутай мэдрэмжтэй гимшээд харамсаад байна. За тэгэхээр яг одоо энэ хүний хувьд одоо хамгийн наадах нь л одоо энд очиод үз. Тэ? За тэгээд яг шаардлагатай одоо дахиад тэр хүн сайн ойлгохгүй ч юм уу иймэрхүү байгаад байвал өшөө мэрэгжлийн тусламжуудыг аваад үз. Тэгээд дахиад очиод үз. Тэ? Ер нь бол би одоо эмчгийнхээ хувьд хэлэхэд мэрэгжлийн тусламжийн хажуугаар бид нэр зөвлөдөг. Тэгээ одоо ийшээ очиороо гэж одоо бүх улс орнуудад тэгээ одоо бидний ингээ стандарт эмчилгээний зарчимд нь оруулсан мэдэг. Энэ талын мэдээллийг өгөөрэй эмч мэрэгчлэнүүд нь өгөх ёстой. Энийг өгөх ёстой гэдэг. Тэгэхээр одоо эмчийн одоо хувийн офисынх нь гадаач гисэн ингээд аагийн ийм хаяг утасны дугаар юмнууд нь байдаг. Одоо нөгөө хуучин ихэнх улсуудад байсан нэг шар номнууд тий лавлах тийм утасны дугаарууд тэр хаягнууд дотор аагийн утасны дугаар ингээд байж идэг. Тэгээ ингээд утастаал асуух тийм боломж гасаагүй байдаг. Тэгээ яг тэрнтэй адилхан уг нь бол байх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ дээр санаа зовоод байх юм байхгүй. За тэгээд тэр утсаар нь яриад очиод яг одоо асуудал надад юм бэ би яах вэ гэдэг бол одоо гэрч ойролцоо юм уу тий аль одоо явж байгаа газартай ойролцоо тийм газруулан байгаа уулзалт байгаа юм шүү дээ. Тий. Хөвчлэн энэ уулзалт ярилцлага маань ажлын дараа гоцоо байдаг. Өдрүүдэд жишээлбэл ажлын дараа 18 юм 18:30-аас 20 цаг хүртэл нэг цаг 30 минутаас 2 цаг орчим уулзалт болдог. За дундаа нэг 15 минутын нэг цайны завсарлагтай. За тэгэл нэг цагтаа эхэлнэ, цагтаа дуусна. За тэгээд яг хүмүүс хоорондоо танилцаа, зарим нь ингээ хоорондоо яг ижил төстэй хүмүүс хоорондоо би юм асуух гэсэн гэдэг уулзалтын дараа байна тийм. Ингээд сонирхоод эсвэл ингээд найз нөхөд болох ийм боломжууд бол байдаг. Яг уулзалтын хугацаа бол одоо цагаан сар болж гин үү, эсвэл шинэ жилийн өдөр үү, өнөөдөр цэргийн баяр уу гэдгээс хамаарахгүй өдөр болгон тэр яг тогтсон цаг өдөртөө байнга болно тасралтгүй. Тийм. Тэгэхээр энэ дээр бол тэр хаяг утсыг авцсан байхад очиод үзэхэд бэлэн байна л гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр та сая хэлжлээ л та архин дондох өвчин гэдээ ярьж байна тийм ээ. Энд илэрдэг шинж тэмдгүүдээс нас дурдвал бид нар мэдээд авал тий. Одоо бол бид нар бол мэдгүй л яваад байна л та. Жишээ нь сая одоо захиан дээр бичлээ шүү дээ. Би нэг тийм уух дуртай биш ээ. Жохоо сэтгэл санаагаар унчгараа л уучаад ах юм гэдэг шиг. Яг ийм шалтгаантай хүмүүсээс олон байгаа. Дээрээс нь юу гэдгийг би нэг тийм дандаа угаад идэггүй. Өнөөдөр миний ажил бүтлэг үтцсэн тий. Би хэсэг нэг гэртээ сууж байгаа учраас энэндээ хямраа л ингээл уучиж байгаа байхгүй юу. Нэг бол одоо олзог найзтайгаа уулзсан. Тэгээл уучлаа гэдэг л юм яриад байна л да. Тэгэхээр би яг архин дондох ийм өвчтэй юм байна. Надад тусламж хэрэгтэй юм байна гэдгийг би яаж мэдэх вэ? За тэрэн дээр одоо жишээлбэл нэгдүгээр асуултанд дээр ахна шүү дээ. Одоо би яг төлөвлөсөн хэмжээс хэтрээд байна уу үгүй юу? Тэ? За энэ хэтэрж гэн гэж байгаа бол энэ хяналтаас алдагдаал за 10 тохиолдлоос одоо би 8-д нь хэтрүүлээд байна. Тэ яг бодсон хэмжээндээ биш илүү угаад байна. Тэгж байгаа бол энэ нэгдүгээр шинж нь байна. За тэгээ ямар нэг юм стресс тайлагч маягаар хэрэглээд байна уу? Тэ одоо ялангуяа зөв найргүй боллоо гэдэг юм уу? Ууг хашууга эсвэл одоо баяр тэмдэглэх гэж баяр одоо байсгалаа энэ сайхан байгаа байдлаа хүмүүстэй хуваалцаа заавал хэрэглэх гээд байна уу? Тэ ингээд өөрөө мэдлэг уг нь бол уухгүй гэж бодож байгаа. Гэтэл яг хөөрөнгүүтээ уучаад байна. Нэг бол эсвэл бүр уур хаврахаар уучаад байна. Тэ гих мэтэр ийм тохиолдлууд хэрэглээд байгаа бол энэ
яг танд ингээд байн татамжтай хэрэглэдэг ийм зуршил үүссэн баг гэдэг шүү дээ. Тэ? Ямар нэг шалтгаанаар хэрэглэдэг. Тэгээ ийм шалтгаан гаргаж хэрэглэдэг болсон гэсэн. За тэгээ яг ерөнхийдөө бид нар яг хамаарал үүссэн байна уу гэдгийг уг нь мэрэгжлийн эмчтэр тогтоох хэрэгтэй. Бид нарт хамгийн зүгээр энгийн олон нийтийн дунд үзэх боломжтой нэг 4 асуулт өгдөг. За нэгдүгээрт нь ер нь бол тийм үгүйгээ 4 асуултанд хариулах хэрэгтэй. За тэгээд тиймийнх нь хариу нь хэдвэ гэдгийг дараа нь би хэлэх нь байна. Одоо нэг кейж асуумж гэдэг data cage асуумж гэдэг олон улсын хэмжээнд хэрэглэгдэх асуумжийг тэгэхээр одоо сонсож байгаа бүх сонсогчд манд хариулаад байгаа өөрөө хариулаад нэг баримжаа авчих гэсэн үг тийм. За нэгдүгээрт нь өөрийнхөө хувьд хизээ нэгэн цагт би арай л их хэтрүүлээ дуучуудаа гэж гимшиж харамсаж бодож байсан уу гэдэг. Тэ? За тийм бол тийм. Үгүй бол үгүй гэх юм. За хоёрдугаарт нь хин нэгэн одоо ойр дотныхаа аав ээж ах トゥ нар те эсвэл одоо охин ч хүүчин ч юм уу дарга чинь найз чинь чи арай итрээд байгаа юм шүү гэж хэлж сануулж дургуугээ чи өргөж ийсэн үү? Тэ ингээд имзэглүүлсэн үү гэсэн үг шүү дээ. Одоо арай л хитрхийг уугаад байгаа юм биш үү гэдэг хааруул өгдөг ч юм уу те уг нь бол өөрт нь санаа зовж байгаагаа хэлж байгаа байхгүй. Тэ ингээд хэлсэн үү гэхээр тийм үгүүдээр нь хариулах нь хариултаа дотроо бодоо яваа гэдэг тийм. За тэгээ 3 дугаарт нь хизээ нэгэн цагт одоо саяны шинэ жилээр ч юм уу эсвэл одоо мартаар ч юм уу тий би арай л хитэрчлээ шүү гэж дараа нь ингээд гимшиж харамссан уу тий өөрийнхөө хувьд ахна шүү дээ. Гэтэ бусдад бол тэрийг хэлэхгүй гэж болно. Дотроо бол би арай л хитэрчлээ сая арай л хитэрчлээ гэж бодож гимшиж харамсаж байсан. За 4 дугаарт нь одоо эвгүүрхсэн дотроо тий маргааш өглөө нь арх согтруулахында найл нэг төрлөөр засаж байсан уу? Шар тайлна гэж шар тайлж байсан уу гэсэн. Зэн нэгэн цагт тийм тохиолдол байсан уу? За энэ асуултуудад за одоо хэдэн тим байна гэдгээ өөртөө толчгоно шүү дээ. За тэгээд за одоо зарим нэг хүн одоо дөрүүлэнд нь үгүй гэж хариулсан байж болно. За тэр хүмүүст баяр хүргэе тий баяр хүргэе. Хамаарлахгүй байна. За тий асуудал танд одоогоор тийм өндөр түвшний биш байх нь байна. За нэг удаад нь нэг асуултанд нь тийм гэж хариулсан бол асуудал ингээд анхаарал татхуйц тий танд анхаарал одоо анхааруулах тэмдэг гарцсан тий улаан гэрэл асч шүү гэсэн үг байна шүү дээ тий тэгэхээр энэ дээр анхаарч одоо асуудал юу вэ гэдэг дээр өөр дээр бас бодоорой гэсэн үг. За тэгээ ийм хүмүүс дээр уг нь бол одоо яг ийм боловсролын мэдээлэл айгуу сайн өгөх хэрэгтэй. Өөрт нь мэдээллийг сайн өгөөд за яг одоо нөгөө төвшнүүд нь тий хэрэглээний төвшнүүд гэж юу юм ямар хэмжээ байдгийг ямар давтамж байдгийг тий энэ талын мэдээллийг тусгайлан ийм мэдээлэл яагаад тохиолдолд яагаад уусахгүй юм тий одоо ийм хэмжээнд ярилцах хэрэгтэй. За тэгээд тэр тохиолдолд энэ хүн хэрэглээ бүр огт хэрэглээгүй болж болно багасгаж болно тий ийм боломжтой байна гэсэн. За 2-оос 3 удаад нь тийм гэж хариулж байгаа бол ер нь бол хэрэглээ хитэрсэн. Хитрүүлсэн хэрэглээ. Хитрээд яваад байгаа юм биш үү? Тий. Ерөнхийдөө ийм зан үйлийн ийм асуудал үүсэж байгаа. Тэ ингээд энэ архитай холбоотойгоор зан ааш бусад юмд нь өөрчлөлт ороод байгаа. Тэ тэгэхээр өөрөө тэрийг мэдэхгүй ээж магадгүй ахна шүү дээ. Бусдад ажиглагтахаар ч юм уу өссөн. За тэгэхээр энэ тал дээр уг нь бол тусгайлсан ийм сэтгэл зүйчтэй юм уу мэрэгжлийн хүмүүстэй ингээ ярилцлага хийгээд ийм үйлчлэг авсны дараа энэ өөрчлөгдөх боломжтой үе дээр байна. Урдан богино хугацаанд байх засрах боломжтой байна шүү дээ тийм ээ. Санхүүгийн хувьд ч тэр одоо цаг хугацааны хувьд ч тэр энэ богино байж болно гэсэн үг. За 4 асуултанд нь бүгдээрэнд нь тийм гэж хариулсан бол ерөнхийдөө одоо арх согтруулахундаа одоо энэ бодисын хамаарал үүссэн байх боломжтой, магадлалтай байна. Тархины хамааралтай. Тархины хамааралтай. Гэтэ за яг одоо энэ дээр жоохон эргэлзээтэй эхний байдлаар одоо би буруу ойлгосон байж магадгүй эсвэл нэг арай ингэсэн гэж бодож байж болно. Гэтэл сэжиг бүхий байгаа учраас та яг мэрэгжлийн хүн дээр очиод энийг онш тодруулах гэсэн үг. Тэ ярьслага хийгээд одоо тест хийгээд ч юм уу ингээд өөрийнхөө яг аль төвшөнд байгаа. Тэ үнэхээр үүссэн бол аль төвшний хүн болцсон бэ? Хэдүүр үештандаа яваан бэ гэдгээ нарийн мэдээд авчих хэрэгтэй юм байна. Тэгчих юм бол яг эргэлзээ өсөхгүй байхгүй. Би тэрэн шиг биш, энэн шиг биш гэд ингээд өөрийгөө хамгаалаад үгүйсгээд яваад тахаас илүү за би юм байгаа юм байна. Гэхдээ би тэрнээс бол арай гайгүй. Энэс бол арай биш болцсон юм байна. Ч гэдэм үү те ингээд нэг баримжаа авчаад за яг ийм тохиолдолд би тэгвэл яах хэвээр юм. Юугаа өөрчлөх юм? Яавал би бойлох боломжтой юм бэ? Яг энэ үедэр хүмүүс тааруулж боломжтой юу?
Тэ. За яг одоогийн тийм ээ. тэгэхээр тэрэндээ тийм боломж байна уугүй юу гэдгийг энэ оншоос хамаарат мэдээж авах боломжтой байна. Цаанд тэгэхээр та дөрвөн тим хариулсан бол ер нь өөртөө анхаарах болчихжээ. Та ер нь л архины хамааралтай болчиход байгаа юм биш үү? Тийм ээ. Тийм байвал та эхлээд заавал мэргэжлийн үнээр очихгүй гэвэл руу шууд очиод үзэж болно. Гэтэ яг заримдаа хүмүүс би арай хөнгөн юм байна. Эднэрийн ярьж байгаа түүх айгу хүнд юм байна. Би арай ч юм биш гэд бас ингэ бодчихдаг. Ингээ эргэлзээд байгаа бол та мэргэжлийн үнээр очиод онцлогоогоо хийлгээд за тэгээ яг энэ цаашдаа очих уугүй юу гэдэг дээр бас зөвлөгөө авах боломжтой болно гэсэн. За нэлээд хэдэн комент бисээ харлаа л да. Тэгэхээр ингэж байна. Арх одоо бол ууган тийм ээ одоо нүгч юм а гэж яриад штэ. Тэгэхээр би арх уудаггүй. Би зөвхөн пи уудаг аа. Энд ч л арх уудаг хүмүүстэй л хамааралтай гэж ойлгоод байна л да. Тэрийг өөр ойлголтоо тий. Пи уудаг. Аниг бол би винол уудаг. Би арх уудаггүй. Гэдэг. За тэгж орж ирдэг хүмүүстэй одоо би архичин бол биш ээ. Би хаял пи уудаг тий. Тэгэхээр ерөнхийдөө одоо 2 градусаас дээш 2%-ээс дээш спирт агуулсан л бол одоо согтруулах хундаа гэж үзнэ гэдэг. Тэр юунаас гаргасан нь бол сонирм биш байна шүү дээ. Тэгэхээр хэрэглээ юу хэрэглэж байгаа нь бол чухал биш байна. Энэ хэрэглээ хэтэржил байгаа, давтамж өндөр байгаа. Энэ тохиолдолд энэ одоо хамааралтай согтруулах хундааны асуудал үүссэн л гэж үзнэ. Тэгэхээр зөвхөн арх биш. Тэг яг бид нар арх согтруулах хундаа гэж нэг уртаар нь ярьдаггүй. Зөвхөн л арх гэдгээр нь явчаад идэг шүү дээ. Олон улсын түвшин ч гэсэн яг алкогол гэж явчаад идэг. Тэр дотор чинь зөндөө олон юмнуудыг оруулж чаддаг. Тийм ээ тий. За энд бас нэг тийм чухал асуулт байна л да. Би бас нэг асууя гэж бодоод байсан юм. Миний эргэн тойронд одоо архины хамааралтай хүмүүс байгаад идэг. Гэтэл тэр хүмүүс маань өөрсдөө нэг тийм гарын орой гэдэг ч юм уу хүсэл байхгүй байдаг. Би болохоор нэг гаргачихсан гэдэг нэг үүлийн үзээд яваад байлаа. Тэгэхээр би яаж тэр хүмүүсийг өөрөө танаа байгууллага руу очтол нь одоо нэг ивэн олоод ч юм уу тий нэг зүглүүлэх вэ. Тэнд нэг нөхөр чи яахаараа намайг архичин гэдгийг чи намайг доромжилж чинь чи би юу ажиллаа яж чам цалиа авчирч өгч чинь чи юу яриад би чамаа барьж зодоогүй тий эцэст яа нэг найзууд тагаа гарч чи яахаараа намайг архичин гэдгийг тэг яахаараа би явж тэр аагийн уулзалтанд очих юм гэдэг. За ялангуяа манай ирчүүд нэг имлэгч ордоггүй хүмүүс чинь аагийн уулзалтанд очих гэвэл бүр ачийн болно шүү дээ. Чи намайг архичин гэлээ доромжллоо гэдэг. Гэтэл тэр хүний хитрээд байгааг нөгөө хажуугийн хүнлэнгийн би мэдээд байна шүү дээ. Тэгэхээр за чи нэг тийшээ очичооч гэдэг зүглүүлмээр байдаг. За энэ айгуу чухал асуулт. За бас энэ айгуу амархан биш. Тий төвхтэй тий. За хүмүүсийн хувьд болохоор уг нь бол хилээл шууд очдог бол айгуу амар байгаа байхгүй. Тэгтэл үгүй. Тэгтэл нөгөө хүний маань нөгөө одоо яг архичин гэдгийг алигаар авч үзэж гин гэдэг нь өөр хана шүү дээ. Би тэрээс ялгаатай. Тэгээ ялангуяа одоохондоо тэргийг ингээд мэдрэхээ болцсон үе дээрээ тий. Би тийм биш гэх нэг үгүйсгдэг үе дээрээ эсвэл одоо ерөөсөө асуудлыг ухаараагүй. Өөрөө миний асуудал гэж ухаараагүй. Тий одоо би цалин авч байна. Би машинтай байна, байртай байна, тий албан тушаал байна. Би ажилтай, гэр бүл сайхан байна. Тэгээ би өнөх би дандаа удахгүй. Өдөр болго удахгүй. Чи гэдэг юм ингээд ингээ хамгаалалтууд юу ихтэй. Тэгэхээр за яг шууд дээр очихээр энэ хүн эсэргүүцээд байна. Тий? За болохгүй. За тэгээ яг ингээ санал тавиад үтсэн болохгүй байна. За таньдаг найз нөхдөр нь ингээд нэг үтсэн болохгүй байна, тий? За тэгвэл одоо байж болох боломжтой юмнуудыг л ашигла гэсэн. Тэр магадгүй мэргэжлийн хүн дээр очив. Тэ хоёлаа одоо би магадгүй одоо эхнэрийн жишээлбэл гэж бодъё л доо тий би магадгүй одоо буруу ойлгоод байна би чамайг ингээд нэр хүнд чи алдаад байгаа юм шиг эвгүй байдал үүсгээд байгаа бол би одоо буруутай ахын тий тэгэхээр хоёлаа энийг хоёлаа ингээд яг мэргэжлийн хүнээс нь асууя би ч гэсэн буруутай яж магадгүй ингээд хоёлаа одоо ингээд ярилцаад ивээр аваад очно гэсэн үг ахна шүү дээ тэгээд үзье тий одоо чи би чамайг буруутгах гайгүй учраас чи бол айгаад ах юм байхгүй тий би очиод тэр юм чиг бол одоо энэ хүнийг ингээд үг гэж ингээд мэдээж юмч хүн тэгж хийхгүй тий тэгэхээр яг чиний яг үнэн бодит байдлыг хэлэх бах тэгээ аялаа судлаа ингээд нэг талдаа гаргая гэж мэргэжлийн хүнээс нэдэж асууя тийм ээ тэгээ онцлогоо ч юм уу одоо яг ямар төвшөнд байна гэдэг нэг онц тодорхой тий ханиттай байна уу үгүй байна уу гэдэг мэдэгдэх шиг тий тэгээд одоо ковидын тест үгүй гэл очиж байгаа гэдэгтэй л адилхан байхгүй тэрийг хаана очиж мэдэх вэ за яг энийг бол дүүргүүдийн одоо дүүрг болгонд тий за аймагуудын төв дээр уг нь бол сэтгцэн эмч нар байгаа. За тэр хүмүүс уг нь бол донтолтын эмч яг дагнсан байдаг. Одоо яг ихэнх тохиолдолд сэтгцэн эмч давхар хийж авах магадaltaй байдаг манай тий хүний нөөц нь дутагдaltaй байгаа учраас. Тий тэгэхээр тэр хүмүүс дээр очиод асуудлаа яриад
за энэ яг ийм байна уу? Одоо яг эмчийн зүгээс бид нарт ингээд мэдээлэл өгөөч гэд асууж болох нь. Тэгсэндээ оншин тодруулаад өгөөч гэж очих нь шүү дээ. Тэгээд одоо ийм с ิจ байна. Та одоо ер нь бол хамаарал үүссэн байна гэж байгаа бол одоо эхлээд тэр хүн чинь гэж шууд авчихгүй шүү дээ бас. Тэ? За энэ эмч одоо энэ хүн ч андуурсан баг. Эсвэл одоо энэ эмч буруу хэлж гин. Эсвэл одоо таалагдахгүй юм ч гэдэг юм уу те. Ингээд бас дахиад хугацаа орж магадгүй те. За энэ үед нь за одоо хоёлаа нэг тэрэнд нь хоёлаа очиод үзье. Тэ их нар нөхөр хоёлаа хамт очиж болох нь шүү дээ. Эхний удаа ингээд очиод үзье. Хоёлоо л анх удаа очиж байгаа юм чинь хандаа үзье. Тэгээ хэрэгтэй юм үгүй юм уу? Тэ. Гих мэтэр ингээд аргууд байж болно. За цагдаагаар юм уу ингээд халавдаж очих арга байна. Тэ. Хүчээр аваад очиж шүү дээ. Гэтэ тэгж очисон хүмүүс буцаад очих магадлал нэгдүгээр тэр хүний нэр хүнд бочиж байгаа байхгүй. Одоо цагдаа нэг одоо тэр бариад уулзалтанд очихоор нөгөө хүн бас тэр гайхан тий. Энэ залуу цагдаатай ирсэн гэж одоо дараа нь бодно ч гэдэг юм уу ийм бас нэг ийм хүний бахархал нэр хүнд байна шүү дээ тий. Тэр талд нь бас ингээд нөлөөлчих гэдэг. Бас дараа нь очихмаар байдаг шүү дээ. Уг нь тэгтэл одоо тийм байдалтай очисон байж чийд энэ ч гэдэг юм уу тий. Тэгэхээр тэр уг нь бол аль болох тэр төвшингээр очихгүй байвсан. Гэтэ яг бүр болохгүй бол тийм арга хэрэглэж болно. Олон улсын хэмжээнд жишээлбэл Америкт ч тийм Австралид би сурч байсан. Тэгэхэд одоо 90 хоногийн гэх хөтөлбөрт одоо жолооны эрхээ асуулцсан. За. Тий тэр хамаарал байна уугүй хамаагүй. Зүгээр л цогтуугаар жолоо барьсан гэдгээр нь эрхээ асуулцсан хүмүүсийг одоо эрхийг насчаад дахиад одоо юм сэтгэл зүйн сургалт юм хонод аваад тэгээд яг алавдан байдлаар тэрийг алавдан гэж хэлээд байгаа байхгүй. Аад 90 хоног суугаарай. Тэгээд одоо тэр эргээд эрх сэргийх асуудлыг ярилцах нэ гэдэг. Тэг ингээд даалгавар өгч чинь гэсэн үг шүү дээ. Тэр хүн очихгүй байж болно очиж болно. Очивол яг өөрийнх нь эрх сэргийх боломж нь илүү өндөр байна. Тэг тэр хооронд өөрт нь халдаад тах юм байхгүй. Очиж үзээд таалагдаад бүр тэр чигээрээ тэн байнга явдаг болцсон байж болно. Тэг. Тэр олдлол чухал юм байна тий. Тэгэхээр тэр чинь нэг бидний хувьд бол алавдан хэрэг нэг чирж очиод нэг цагдаатай ч юм явах гэтэл тэр бол зүгээр шүүхэн шийдвэрээр нь гарцсан. Тэгээд очино. Тийм тохиол. За Монголд бол яг хуулийн тиймэрхүү агуулга бол орсон. Тий. Сайн дурын эмчилгээнд одоо албадан эмчилгээнд явахаас өмнө саналын суугаад сайн дурын эмчилгээнд хамрагдана гэвэл тийм боломж байгаа. Байх юм тийм ээ. За баярлалаа. Би хамтран айлгчаа танилцуулаад тах юм. За нэвтрүүлгийн хамтран айлгчаар Азийн 25 урамшуулал Mobicom. Тэгэхээр Mobicom Азийн 25 урамшуулал зарлаа 5 ширхэг Suzuki Jimny-гээд 5 айлгчид тодруулсан. За одоо супер шагналах Land 300 GX-R машины ялагч туудахгүй тодорхож байгаа. Тэгэхээр та одоо ч гэсэн 15,000 төгрөгийн картаар болон түүнээс дээш үнийн дүнгээр цэнэглээд ялагч болох боломжтой гэсэн. Урамшуулалд яаж оролцох юм бэ гэхээр Mobicom аппликейшн болон Mobicom-ын бүх сувгаас 14,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй нэгж датагаар цэнэглэхэд нэг эрх хожоод явах юм. За нийтдээ 3 эрхээр супер шагнал болох 2025 оны Land Cruiser 300 GX-R-ын тохиолдолд оролцох боломжтой байна. За хэрвээ 25,000 төгрөгийн онцлог карт бол нэмэлт датагаар цэнэглвэл нэг дор 2 эрхтэй болоод явна. Тэгэхээр олон цэнэглэх тусам та ялагч болоход илүү ойртно л гэсэн. За холбогдох утасны дугаар Mobicom-ын дугаараас 22 22 бусад сүлжээ бол 1800 22 22 гэсэн дугаарлаа холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За баярлалаа хамтран ажилласан Азийн 25 урамшуулал Mobicom байлаа. За хамтаага сонсогчдаа бүгдэнд нь баярлалаа. Үнэхээр чухал хэрэгтэй мэдээллүүдийг бас өгж байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр нөө асуухыг хүссэн асуултууд гэснээс та нараа одоо ингээд хамгийн удаандаа явж байгаа тийм ээ даван туулагч хэдэн жил байна вэ? Бас ишүү дээрээ бахархъя да. Баялаа. За энэ дээр яг тэр хүмүүсийнхээ маань дунд яг тэр нь айгүй чухал биш байдаг. Хугацаа нь. Яг мэдээж энэ бол бахархал те. Гэхдээ яг адилхан гэж үздэг. Хинхнийх нь хувьд одоо хизээд уух эрсдэл байгаа. Тийм учраас тэр уулзалтанд яваад байгаа. Тэр хэдэн жил явсан мэдээж олон жил явсаа одоо тийм туршлагатай болчихсон хүмүүсийн хувьд бол туршлага байна тий. Тэгэхээр анх ирж байгаа өнөөдөр ирж байгаа хүмүүст бол ингээд илүү найрсаг байна. Тэд нар дүүлчлэн ч гэдэг юм уу тий. Одоо ингээд зовлонгийн ойлгоход яг илүү яг юм гэсэн гэдэг дээр илүү ингээд нааштай найрсаг байх боломж илүү. Гэхдээ яг уух эрсдлийн хувьд аль аль нь дээр уухад яг л адилхан штэ л гэж үздэг. Тэгэхээр яг одоо мэдээж 24 25 жил болчихсон 26 жил болж байгаа одоо энэ байгууллагын хувьд хамгийн дээдл нь гэхээр тийм л байх нь штэ. Тэрнээс илүү 30 гаруй жил Улаанбаатарт одоо уугаагүй хүн гэвэл байгаа штэ. Байгаа. Тэгэхээр яг энэ дээр жил болгон даагийн уулзалт
ойн арга хэмжээ гэж болдог. За ер нь баяр айгүй их тэмдэглэдэг. Яг Хүмүүс үнэ. маань. Тий, тэгээд гэтээ одоо Аад орж ирсэн ой. Тий, одоо төрсөн өдөр гэж Оо, тэмдэглэдэг. хөөрхий. Тий. Одоо 1 жил боллоо. Би 1 сар боллоо гэд тий нэг нэгэндээ урам өгнө. За тэгээд чи нэг хамт олон болчихж байгаа. Тий, зовлон жаргал аль баяр баясгалангаа бүгдээрээ хамтдаа уулздаг. Тэгээд одоо миний жишээлбэл би одоо энд 10 жил болж байна гэдэг чинь том. Тэгээ миний үед аюул том бахархал очоо. Гэрийнхэнтэй хэлэхээр яг юуг нь гайхуулдаг байгаа. Тэ юун сүртэй. Чи одоо гавьяа байгууллаа Баатар уу? Гэт ийм хандлагатай юм уу гэлээ. Тий алтай юм уу? Гэтэл энэ хүний хувьд чи аюу хичээл зүтгэл гаргасан тий. За тэрийг яг ижил төстэй энэ хүмүүс нь л ойлголцсон. Тэ энэ үн цэнийг өгнө. Ямар ямиг даван туулаад энэ ийм төвшөнд очиж байгаа байлээ. Ямар хэцүү байлээ гэдэг тэр хүмүүс мэдчихэж байгаа. Тэгэхээр энд аюу ач холбогдол өгнө. За одоо би нэг торто бариад тий. Бялгоо бариад одоо ундаага бариад ч гэдэм ингээд нийлээ суугаад тэг яг чин сэтгэлээсээ хүн болгоноос баярын мэд төвшүүлж байгааг нь харна дуугаа дуулна те за ингээд баяр гэдгийг утгаар нь өөрөө мэдрэх нь баярхаар одоо би баяртай болно гэж хүлээдэг байсан бол үгүй байна. Баяр чи ийм байдгийм бэ. Одоо шинэ жил жишээлбэл 4-5 цаг те ямар ч архихгүйгээр ингээд гэхээр үзэг үний хувьд бол ойлгомжгүй шүү дээ. За юу л улаа таньдаа л гэж боддог. 5 цаг одоо шинэ жилийн баярын үйл ажиллагааг тэмдэглэдэг газар бараг л байхгүй. Тэгэхэд тийм бүх процессыг мэднэ те ямар ч тэр сэтгэл хөдлөлийн хувьд асуудал байхгүй хин нэгнээс санаа зовсон тийм байхгүйгээр энийг өнгөрүүлнэ гэдэг бол бас том аз жаргал те. Тэгээ тэрийгэ хуваалцаад тэгээд энэ урам зориг аяг хавдаг гэсэн. Би биенээс аяг шинээр сурж аавна. Нөгөө талдаа ингээд одоо энергийн солилцоо гэдэг шиг нэг хүслээр тий одоо архинаас л татгалзсан одоо өнөөдөр уухгүй шүү гэсэн юм зорилготойгоор уулзж байгаа хүмүүсийн нэрийг одоо нэг эерэг болно гэж үздэг. Тэгээ эрэндээ итгэж уншиж тэндээсээ одоо цэнэглэгдээл яваад байдаг бахна шүү. Хаста. Гоё маа гоё ингээ ярих тусам нөгөө баяр хүрээд ягаад чи нөгөө асуудал аягүй хэцүү асуудал л да тийм ээ. Далд ингээд байгаад тэг ил байгаа нь хэд байгаа нь далд байгаа нь хэд байгаа нь гэтэл бид нар өөрснөө нөгөө архич юм байна. Би арх уудаг юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна байдаг юм хүмүүс их бардам штэ манайхан ч. Гэтэл тэрийг тэндээс айгүй ингээнээр ойлголцоод тань түрүүн хэллээ тийм ээ. Маад нэг тийм юм тариа шахаад гэдэг ч юм уу те ингээд имчилгээ хийгээд юм байхгүй. Гэтэл тэнд хүмүүс би бинийг идгээд байна. Хүн би бидэд дэм өгөөд урам өгснөр хүн идэж болт юм. Бас л гоё байна. Тэгэхээр өнөөдөр хүрэлцэн ярьж бас оролцож аагийн талаар мэдээллийг өгсөн танд бас баярлалаа. Тэгээд дараа энэ 7 хоногудаас манай даван туулагчд үүснэ гэж бас дуу хоолойгоо хүргэнгээд итгэх хэрэг таатай байгаа. Тэгэхээр нийгэмд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж бас танай байгууллага үйл ажиллагаанаас цаашдынх нь ажилд нь томоос том өндрөөс өндөр амжилтыг хүсье. Маш олон хүмүүст бас тусгаж явах хаа гэж бодож байна. Тэгээд одоо бид нар бол зөндөө олон сэдв ярих боломжтой. Гэтэ одоо цаг маань хязгаартай тий. Тэгэхээр энэ талаар дэлгэрэнгүй мэдээ гэвэл офисын хувцас тий одоо энэ ажлын 5 өдөр ажилдаг 11:35 10:56 гэсэн утас руу залгаад мэдээлэл аваад одоо хаана очих вэ яах вэ гэдэг мэдээллийг яг одоо магадгүй утасны цаанаас илүү чөлөөтэй ярих боломжтой байж болно те ингээд авч болно гэсэн үг. Яг үнэ. Тэгээ дээрэс нөө гэр бүлийнх нь ямар нэгэн гишүүн нь одоо энэ өвчнөд тэмцэх гээд байдаг те хаашаа хантаа мэдэхгүй байна. Дээрэс нь тэр хүний яаж аваач байгаа мэдэхгүй бол танах руу залгаад сүлгээ авчиж болох юм шүү дээ те. Ямар боломж байна гэдээ асуухад боломжийг олон талаар нь тайлбарлаж өгнө. Яг үнэ. За баярлалаа. Тэгэхээр цааш та өдөр захиад ч юм дуугаар хийж болохоор юм те илүү ойлгуулад илүү ойлголтыг нөгөө зөв талаас нь тайлбарлаад өгвөл адилхан хүн шүү дээ. Тэгээд даван туулагчдаар бол үнэхээр их бахархдаг аа. Өнөөдөр хүрэлцэн ирсэнд баярлалаа танд. За энэ хүргээд нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч амийн найруулагчаар ундрах зочноор төвшин жаргал юмч мань оролцлоо. Нэвтрүүлгийн хамтраалагчаар медиа пол эмнэлэг Туркийн тэргүүл их сургуулийн цогцлбор эмнэлэг мөн Азийн 25 орношуулал Mobicom байла. Та бүхэн сайхан амцгаарай. Маргаашийн цагтаа иргэн баяртайгаар уулзъя. Баяр танд. Баярлалаа. Баярлалаа.